НТV-ийн мэдээр үргэлжилж байна. Баянгол дүргийн 19-р хорооны 4-р хороололд Мөнх Орд компани хувийн хвшлийн барилга барих зорилгоор 2 жилийн өмнөөс явган хүний замыг хуулж хашаалжээ. Тухайн хэсгээр сургууль цэцэрлэгийн хүүхдүүд 10 гаруй орон сууцны иргэд зорчдог. Гэвч явган хүний замыг хуулсны улмаас тэд 200 м газар автомашины урсгалтай зэрэгцэн алхахаас өөр аргагүй төрчээ. За явган хүний замгүй энэ хэсгээр машин огцом иргэн орж ирдэг учраас явган зорчигчид эрсдэлтэй нөхцөл байдал зорчиж байна. Энэгээр ч одоо настай хүмүүс ч бас тэрэгэн цэртэй хөл мотоо хүмүүс явж байгаа. Тэгтэл энд ингээд одоо энэ хүүхдүүдийг хараар энэ машин ирж байна те. Ингээ одоо гарцаа байхгүй. Энэ хүн ардаа гарцаа байхгүй. Ингээ явгууны зам байхгүй. Ингээ дайруулууд хэн одоо энэ хүний амь насыг хариуцах вэ? Эдгээр бол барилга барьж болно гол нь. Бусдаа гай болохгүйгээр асуудлаа шийдмээр байгаа байхгүй. Одоо ганцхан энэ барилга гэлтгүй уртлын тэр барилга дээр хүртэл зам дээр нь ингээд одоо Б1 давхарлуугаа ингээ ордог юм подоо шиг юм ингээ хийцэн. Энэ асуудлуудыг бас одоо нийслэл дүүргээс бас шийдэж өгмөр. Энийг ч одоо бүр нэг давхар ахтан л энийг хашаагаа аваач энэ минийгээ ингээд болооч гэл манай 58 дугаар барийнхан хилээл яриад байдгийсэн. Тэгэл нодон намар аваачаал тэгэл яг хүүт орох үеэр ингээд шууд хүмүүс яг ингээд анхаарал зориулах үеэр ингээд 2 давхар барьцаа. Одоо тэгээд өргөдөл ингээд бариад ингээд тийм. Энэ амар ер нь бол төвхтэй. Одоо энэ амьдарч байгаа хүмүүстэй ч төвхтэй. Энэгээр явж байгаа хүмүүс ч төвхтэй. Машинууд наашаа тэгээ бүглэр нь ингээд нэгдүгээр зам дээр машина тавьчихж байна. Тэгэхээр чин явхад бол маш хүндрэлт хүүхдүүд ч гэсэн. Хүүхэд гар ирүүлсэн. Тий, энэгээр ч аягүй хурдтай явдаг шүү дээ машинууд ядаж. Иргэдийн зүгээс удаа дараа Мөнх Орд компани баригдаж байгаа барилга нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөж байна хэмээн гомдол гаргажээ. Үүнд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Сэжидмаар өдөрлүүлсэн баг иргэн хүний эрх зөрчсөн асуудал байхгүй гэх тодорхойлт гаргаснаар барилгын ажил хэвэн үргэлжилж байна гэж компаниас тайлбарлалаа. Тухайн компани зүгээс бид өөрийн эзэмшлийн талбайд барилга барьж, за иргэд бидэнд биш явгууны зам барьсан газраа гомдол гаргах хэрэгтэй гэж үзлээ. Мөн иргэдийн архин дахин гомдол гаргаж байгаа нь барилгын ажил цаад учруулж байна гэж хэллээ. Ийшээ явган зам тавьчаа. Одоо ингэ байж штэ явган зам нь. Ингээд болчих юм аа гэд. Ингэсэн. Тэгээ одоо ингээд юм ингээд хөгжөөд оршин суугчид олшроод тийм үү. Ингээд яахлаар одоо барилгын ажлыг ингээд явуулахгүй янз бүрийн ингээд шийд юу яагаад бид нар ч цаанаасаа зээл янз бүрийн юмтай болсууд тэгээ барилгын ажлаа хийж болдгоо. За энэ явгууны замын хэсэг дээр өөр нэгэн хувийн хвшлийн байгууллага хааж өргөтгөл мөн хийсэн байна. За манаас сурвалжлах баг тодруулга авахыг хүсэхэд боломжгүй гэдэг тайлбар өгсөн. Ийхүү явгууны зам дээр барилга барьсан нь иргэд явган хүний замаар зорчих боломж багассаар байгааг илэрхийлж байгаа юм. Иймд холбогдох байгууллагын зүгээс иргэдийн эрхийг хамгаалах шийдвэрийг нэн даруй гаргах шаардлагатай юм а. За нийслэлээс газар эзэмших, өмчлөх эрхийг олгохдоо хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нэн тэргүүн тавьдаг байхыг бид ээлж сурвалжлагаараа хөндлөө.